байна уу? Шинжлэх ухааны танин мэдхүй од өндөр цовог үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хөтлөгч Инх Батын бэлтгэн хүргэдэг кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од өндөр цовог, NTV телевиз, од өндөр радио 83.3 170 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авч үзэж сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Innovation компани за мөн од өндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд зинглээ. За cowboy гэдэг хүнийг бодох юм бол Америкт байдаг нэг одоо мэрэгжилч гэх юм уу тийм нэг төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүнийг ямар хүн бэ гэж бодох юм бол бидний толгойд шууд Clint Eastwood гэдэг хүн санаад ордог. За зөвхөн бид ч гэлтгүй дэлхийн нийтээр cowboy гэдэг бол энэ хүнээр төсөөлөгдөж байгаа. За хэдэн ч кинонд энэ дүрээрээ тоглосон юм мэдэхгүй. Бараг 20-од байх гэж тоолдог. За зарим хүн насаараа ийм тоотой кинонд тоглодог бол Clint Eastwood маань зөвхөн cowboy дүрээр 20-од кинонд тоглосон байх нь. За түүний тоглосон, найруулсан, ажилласан кинонуудыг тоолвол бараг 200 авах юм байна. За Америкийн кино урлагт маш хүнтэй хувь нэмэр оруулсан маш том тоглогчийн тухай өнөөдөр хоёлаа ярих гэж байгаа. За Clint Eastwood гэх энэ хүн маань өдгөөгөөс 95 жилийн өмнө буюу 1930 онд Сан Франциско хотод мэндэлж. За төрөлхтөн түүнийг эмчч нар, сувилагч нар Самсон гэж очилсан гинэ. Самсон гэдэг нь нарны хүү гэдэг утгатай. За мөн Библиэлд гардаг Бурхны хүчтэй баатрын нэр юм байна л да. Тэгэхээр Клинт маань анх төрөхдөө их баатарлаг шинжтэй ийм хүүхэд төрсөн байх нь байна. 5.2 кг хүүхэд төрсөн гинэ. Оо яа. Тийм баг шууд бор хоолнд ороод гараад ирсэн гэсэн үг. Хүн болоо гараад ирсэн яана. Тийм. За гэхдээ жоох эднийх ер нь их чинэлэг айл байсан бололтой. Ээж нь тийм өндөр боловсралтай хүн юм байна л да. Инженер. Тэгэл одоо инженер болохоор маш өндөр цалинтай ажилт ингээл энэ тэнд очиод ороод явчихдаг. Маш их олон газар бас нүүжсэн айлын гинэ. Тэгээ Клинт ч гэсэн тэр утгаараа маш олон сургуульд очиж суралцж байдаг. Ер нь яг тэр сургууль хичээл хийх гэдэг ойлголт байха болцсон юм шиг. За дахиад нүгээ шилжчих юм чин дээ гэсэн нэг тийм хандлагатай байсан юм шиг. За тэднийх олон нүүсний эцэст Калифорнид нэг суурьч нэг санаа амарлаа гин. За ингэхтэй биш тэ баячуудын дүүрэгт. За том хидлэн газартай, усан сантай, бүр маш том байранд амьдардаг байсан. Аав ээж хоёр нь хоёулаа хувьтай машинтай. Гэт ер нь бол бид хоёрын өмнө ярьжсэн жүжигчдийн түүхийг бодох юм бол өөр биш үү? Тийм хамаагүй баян чинэлэг хүмүүс биш. Нүүдг нь л адилхан байна. Тийм байна тий. За жоохон багт нь аав нь кинонд их давуулж явдаг байсан гинэ. Тэгээ тэр үед чинь зэрлэг үнэндийн тухай кинонууд их алдартай. Юм тийм кинонууд л гардаг байсан. За Клинт ч гэсэн хүүхэд байгаасаа энэ төрлийн кинонд их дуртай болсон гэж. За гэхдээ хизээч жүжигчин болно гэж бодож байгаагүй. Сургууль дээр нэг жүжиг тоглож үзээд тэр нь хизээч дурсмааргүй бүтлгүүтэл болсон гин. За ингээд ер нь энэ жүжигчин энэ төр гэж солиор хоёр нь болий. Дахиж ингэж л хөхөөж ирэхгүй юм шүү гэж тэр үедээ бодож исэн. За харин хөгжимд их сонирхолтой. Тэр дундаа жаз хөгжимд маш дуртай гин. Хөгжимчин болно гэж мөрөөддөг байсан юм бүр. Ахлах сургуульд чинь бас нэг 16-7 настай болчихж байгаа шүү дээ. Энэ үедээ худлаа хэлээд jazz club-д байнга орчдөг байсан гэнэ. Тэгэхээр ахлах сургуулийн хүүхэд 21-ээс дээш настай гэж харагдаж байна. Тэгэхээр нөгөөдөл нь итгэхэд байна гэхээр авартай байсан юм байна да тий. Тийм. Ер нь Morgan Freeman энэ хоёр чинь төрөхтөө л юм хөгшин төрсөн гэдэг байна шүү дээ. За баг байгаасаа л их өндөр биерхүү хүүхэд байсан. Ахлах сургуульд орохдоо 194 см болцсон байсан гэж. Йоо. Бараг 2 м. За jazz хөгжим түүний амьдралд маш том байр суурьтай байсан. За өөрөө төгөлдөр бас сайн тоглодог. За төгөлдөр сурсан шалтгаан нь ер нь охтууд таалагдах зорилготой байсан гэж. За тэгээд охтуудтай цагийг их өнгөрөөдөг, тэдэнтэй л хамт найзлаад байж байдаг. Охтуудад таалагдчихлээвэл юу ч хамаагүй ийм хүүхэд байжээ. За харин дунд сургуультай хичээл дээр улаан нойл нөхөр байсан гин. Үлэрдэг, зуны сургуульд байнга суудаг, ингэдэг байхгүй. Энэ хүүхэд хичээл дээр муу гарчин зуны сургууль гэдэг юмд заавал суулгадаг байхгүй. Оо яг гой тоглоод явж ах үед бангаар юм шиг. Тийм шүү дээ. Тэр нь хоцрогдлыг найрлах гээд ангийнхантай нэг зэрэгцүүлэх гээд байгаа байхгүй. Зуны сургуульд суулгаж. За сургууль дээрээс эхлэхгүй таад сургуулийн мэдээллийн самбар дээр янз бүрийн юм бичдэг. За сургуулийн ногоон байгууламж дээр гал тавьсан гэдэг шалтгаанаар сургуулаасаа хөөгцсөн гэж. Ингээд өөр сургуульд очиж суралцж байж нэг юм ахлах сургуулаа төгсч чадсан гинэ. За мэдээч хичээлээ сайн хийгээгүй хүн ямар юмны сайн ажил олдох вэ? Янз бүрийн ажил ахлах сургуулаа төгсөөд хийж байгаа. Усан сангийн хянагч, нааврагч гэдэг нэг хүн байж байгаа шүү дээ. Чи өхнөг буюуг хараад идэг. Таавардаг. Тийм. За хүнсний дэлгүүр тудалдагч, галсан нөөгч,
гольфын цохиур зөөдөг хүү гэх мэтчлэн бүр олдсон бүх ажлаа л хийдэг байсан юм. За гэрээсээ харин явцсан энэ үедээ. Тэгээ найзанд амьдэрдэг. За өдрийн ажил дуусаад орой ажилдаа очино. Нэг шөнийн клуб төгөлдөр уур тоглолдог. Харин коллежд илсэж орч чадсан юм шиг байна. Гэхдээ тэнд хичээл хийхээсээ илүү гадуур тэндэг. Гой машинд их сонирхолтой. Тэгээд ажлаа тараал, гой машин хараал, тэгээд охтуудаа зугаалаа л байж идэг. Ер нь түүний амьдралын юм ийм байсан юм. Яа, би бүр яаж ийм гоё жүжигчин болж чадсанд нь одоо бүр эргэлзэж эхэлж байна. За ингээд үлгэн салган явсаар коллежийн нэгэм төгсөж гинэ. За тэгээд Сиэтлийн их сургуульд эднийх төд удалгүй Сиэтлэр бас нүцсэн юм бэл. Тэгээд Сиэтлийн их сургуульд орох өргөдлөө өгсөн байсан боловч Солонгосын дан гараад тэгсэн чинь тэнд цэрэг хэрэгтэй болж мэдхээр байна гэд чиний сурна гэж ямар юм байсан цэрэг дэлсгээд цэрэг татсан юм бэл. За бодлоо өөрөө цэрэгт орсон гэсэн. Оо тийм үү. Тэгтээ ямар ч гэсэн нэг их сургуульд орох өргөдлөө өгсөн чинь мэдээж тэнцээг байхгүй. Одоо 50 он болчихж байгаа гэсэн үг тий. За цэрэгт очиод бас зүгээр суугаагүй. Нэг даргын охинтой учир ургуулад тэр охин манай хүнийг хаана хуваарлагдахыг бас зохицуулаад Сиэтл хотод хуваарлуулж өгсөн гэж. Клинт чи их сайн сэлдэг. За тэгээд сэлтийн багшаар одоо энэ Сиэтлд үлдээе гэж нөгөө охин л одоо аваагаа ятгсан юм уу яасан. Тэгээд Солонгос явхаас аврагдчихсэн юм байна. Уг нь Солонгос явчих шахсан юм бэл. За тэгээд Сиэтл хот руу томилогдоод тэгсэн чи тийшээ ингээд онгоцоор нисэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь онгоцсон зандаа түлшин туусаад. Тийм юм байд юм уу? Харин байсан гинэ. Тэдэн чинь энэ алдаа нь бас Клинтээс болдог гэдэг ч үлээ дээ. Тэгээд шүү дээ эргээс 3 км-ийн наан осолтчдаг байхгүй усан дээр. Тэгэд ер нь бол би ингээ хүчлээ гэж бодсон юм л. Тэгээд яж чагаад хар шүнэ гэж идэг. Хаашаа сэлхүү бүүмэд. Тэгсэн чи харь ашгүй тэнцээ гэрэл цамхаг гэж идэг байхгүй. За. Тэгээд тэрийг харж бүр 3 км сэлсээр байгаад нисгэгчтэй хамт амь гарч ирсэн гэсэн. За яста сэлтгэн хэрэг болж тэ хүний сурсан эрдэм гэж ийм сайхан. Яг тийм байгаа ч тийм. Би байсан бол зүгээр тэр гэрэл цамхыг хараад доошоо живцсэн байж байгаа. За гэхдээ цэрэг татагдсан түүний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Клинтиг Fort Ord гэдэг нэртэй газар аль пааж байхад Universal Studio-гийн нэг зургийн баг тэнд явж ирсэн гин. Яг цэргүүдийн амьдралыг харуулсан тийм зураг авчиж. Тэгсэн тэнд байсан нэг туслах Клинтиг хараад өндөр царайлаг хүн байна. Жүжигчин байж болохоор юм гэд найруулагчтай танилцуулсан. За энэний тухай өөр нэг түүх байдаг нь мөн л цэрэгт багт нь тэнд хамт албааж исэн Chuck Hill гэдэг нэртэй хүн цэргээс халагдсныхаа дараахан шууд Клинтиг элейд авчираад тэгэхэд Universal Studio-д авчиад нэг бас камера юу нэ зураглаач хүнтэй танилцуулсан юм бэл. За. Тэр хүн Клинтиг цааш шалгуулалтанд зуучлаад жүжигчин болох эхлэн тавьсан гэдэг. Ингээд энэ хүний түүх ингээд янз бүрийн домх шиг байгаа ч тийм. 2-3 салаам өчрөн тэртэй тийм. Нэг эртний хүн болохоор ч одоо 30-50-аас хойш явчихаар ингийн маа нэрэ тий 30 он төрч хурч одоо. Ямар ч гэсэн тодорхой юм байхгүй. Гэхдээ энэ хоёр айлныг нүн юм шиг байна. За ямар ч гэсэн цэрэгт байхдаа л кинотой холбоотой хүний харанд өртсөн байх. Тэгэд авс ингэдэг байсан юм лээ. Тэр аль пааж явахдаа projectionist хийдэг байсан. Зураг кино гаргадаг хүн байдаг шүү дээ. За. Тим ажил хийжсэн юм лээ. Тэгээд тэр нь ч бас нэг кинотой ойрох байхад нь нөлөөлсөн гинэ. Тэгээд тэр нэг киног чинь маш олон гаргаж байгаа ш тэр чинь олон кино гэдэг юм байхгүй. Тийм ээ тест залхатал гаргаж байгаа. Тийм. Энэ үедээ харин нэг юм сурсан гэж. Киноны бүтэц ямар байдаг юм. Ямар фрейм, ямар хүрээ байвал гоё гэдэг гэх мэтчлэн яг тэр киноны нарийн шин юмнуудыг нэг киног үзсээр байгаад энэ их зүгээр юм байна гэд ойлгодог болсон байсан юм лээ. Энэ хэрэг болдог. За анхны шалгаруулалтан дээр очиход тэр шалгаруулж байсан хүн Клинтиг хараад ёстой олзуурхсан гэнэ. Их өндөр сайхан биетэй их царайлаг сайхан залуу байна. Гэхдээ жүжиглэлт чинь авах юм алга. Ямар нэг жүжиглэлт авах үү манай амч тий. Сахилгууд ч аваад зэрэг татагтаад тэгээ халагдаад ийшээ өрөөдөрч байгаа юм чи тий. За ингээд ямар ч байсан Клинтиг жүжигчний сургалтанд сургаад 7 хоногийн $100 цалинтай жүжигчнэр Universal Studio та ажилд авчих. За хэдий сургууль сурч чадаагүй ч гэсэн цэрэгт явсан түүний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн нь энэ байж. Хэрвээ сургууль сурсан бол тэгээ ямар нэг мэрэгжил болж аваад тэгээ тэнцэнэ нэг мужаан ч юм уу юм ийгэл явах байсан болов гэж бодох юм даа. За ингээд гэрээ хийсэн ч гэсэн бүрэн ажилтаа боллоо гэсэн үг биш.
ингээд гэрээгээ хийсний дараа бас асуудал тарьж эхэлсэн. Их хүндий нийтж бус ийм ааш авиртай. За дээрээс нь ярихтаа амаа бараг ангаадаггүй гэх мэтээр шүмжилдэг байсан юм байна. Гэхдээ энэ ярианы хэв маяг нь ирээдүйд түүний одоо өөрийг нь илэрхийлдэг тийм нэрийн утас болж байгаа юм. За эхний ээлжинд ерөөсөө дүр болдоггүй гэнэ. Жүжигчин нэртэй цалин аваад шалгуултанд ороод идэг. За хэдэн сарын дараа арай гэж нэг жижиг дүр болж авсан. Ингээд ер нь цаашдаа ингээд гар орж гараалгаа юм. 30 секунд гардаг. Тэгээ сайн уу гэж хэлдэг нэг тийм лабораторийн туслага энэ төр хийдэг гэх нэг тийм жижигхэн дүр аваалгаад. Ингээд аваа жүжиглэх дүртэй болоод эхэлжээд л Universal түнтэй гэрээгээ цуцалчихдаг. Ингээд таг ажиллах болж байна. Одоо цаашид ингээд жүжигчнэр ажиллах уу эсвэл өөр ажил хийх үү гэдэг нь ч одоо эргэлзэж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь харин нөгөө нэг юу байсан штэ. Нэг камерамен байсан штэ тэ зураглаач. Шах танилцсан. Тийм. Тэр нь чи өөр студиутай биш өөр агентлагтай гэрээ хийчихье. Тэгээ тэнчнээс ажил болж болох юм гээд тэг манай хүн чинь өөр агентлагтай гэрээ хийж жүжигчнэр ажиллахаар болж байгаа юм бэл. За энэ бас бүтлгүүтээ тэгээд 3 дахь агентлагтаар харин овоо хацтай болдог. За хоёлаа ивент итгэж танилцуулаад цааш үргэлжлэе. За. Сайн нөгөө нэг юу аасан шүү дээ. Мужаа хийгээд тэгэхээр мужааны мэрэгчлийг бас доош нэгээгүй шүү дээ. Тэрийг тайлбарлахгүй. Оо тэгэлгүй байх тийм. Тийм энэ нөгөө хот мөндрийнхний нэг мааз нэг бид нар ойлгодог яриа байдаг юм шүү. Тийм тийм. Оо тэрийг нэрээ өстө уучлаа. Гэтэ би лаг мужаанд би өөрөө тийм дуртай шүү дээ. Тийм. Би ч гэсэн. Тэгээ модон хийдэл хийх энэ төр юм да. Тийм. Үзэх ингээд бичлэгүүдийг үздэг байхгүй. Амар гоё бүр ингээд. Барилга янз бүрийн тийм юмнууд аягүй гоё. Тэгээ багц сайтай бол алах гэдэг байгаа байхгүй. Багцтай л байх хэрэгтэй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision маань ажиллаж байгаа. Тэгэхээр сонсогчид маань одоо нэмэх 18-аас дээш настай бол та нар маань наашаа суугаад 18 наснаас доош насны хүүхдээ л одоо жоохон цааш нь олгож байгаарэ. Нэг сонирхолтой юм хэлэх гээд байгаамаа. Юу гэвэл Univision-ы видео санд одоо байрладаг насан туршидчдын кино контентуудыг IPTV доторх нууц өрөө гэсэн апп руу шилжүүлж байгаа. За ингэснээр одоо бага насны хүүхдүүдэд ил харагддаг тэр нэмэх 18 контентуудын мэдээллийг давхар нууцлалтай болгоно. Заавал нэвтрэх дээр тусгай нууц кодын тусламжтай үзэх боломжтой болж байгаа. За энэ шинжилэлт нь танай гэр бүлийн гишүүн бүрт одоо өөр тохирсон контентуудыг үзэхээс гадна нууц өрөө аппаас одоо контент түрээслэхэд төлбөрийн задаргаанд харагдахгүй гэсэн ийм намайг энийг хэлэхээр нэг ийм цаахан даваа талтай энэ ч одоо бодит даваа тал мөн шүү дээ. Тэр ч одоо хүүхдүүдийнхаа тий ямар юу зүв яава энэ төлбөр их гарчлаа гэж задлаад харах гэсэн чинь бас тий одоо аавынх нь үзсэн кино ч юм уу гэдэг дандаа эргэжтэйчүүдийн ураад өгдөг тий яраагаад л гараад ирвэл бас байдалд орно. За тэгэхээр тэгж харагдахаа болж байгаа шүү. Тэгэхээр та нар манаас энэ байдлаа санаа зов. Юу ч яриад энэ бүр ичээд хөрх юм. Энэ байдалтай ер нь ингээд санаа зовх шаардлагагүй болж байгаа маа. Тэгээд ерөөс ичгүй тайлбарлаж байсан чинь чамаас би яг зүгээр томатос сууж байгаа шүү. За тэгээ Univision-д баярлалаа. За баярлалаа. За Клинт маань өлегтөө дүрч авч чадахгүй амьдралаа залгуулах гэж цэвэрлэгч хийж байх ахуйд нэгэн азтай уучрал тохиолдсон. За ажилгүй хийц хурч яваад нэг найз дээр CBS студ дээр зочилсан юм. Найз нь зурганд орж исэн. Нэг жүжигчин юм байна л да. Тэгсэн тэнд байсан нэг найруулагч манай хүнийг хараад шууд гүйж ирээд ийм хүн чи жүжиглдэг үү гэд. Жүжиглдэг би юм агентлагт байдаг гэсэн чинь бид нэр ийм шинэ кино төсөл эхлүүлж байгаа. Телевизийн цуврал. Бидний энэ цуврал дээр чи бүр яг тохирох юм байна гэд манай хүнийг цувралтаа сонгосон байна. Энэ бол 1958 он байна. Зэрлэг өрөндийн тухай өгүүлэх энэ Rawhide гэдэг нэртэй энэ цуврал тогсноор Clint Eastwood гэдэг нэр кино урлагт анх удаа сонсогдож эхэлж байгаа. Цуврал маш амжилттай болсон. Эхний 3 анги гараад л шууд эхний 20-д орж ирж байгаа. Рейтингээрээ. За бүр зарим жилүүдэд эхний 6 руу одоо бүртэл орж исэн юм бэл. Эмэгийн шагналж хүртсэн ер нь энэ цуврал ерөөсө тэнд ажилласан бүх хүмүүсийг аваад болгосон. Өөрөө ч цуврал маш амжилттай үргэлжилсэн. За энэ үедээ харин Clint маань одоо жинхэнэ womanizer буюу хүүхэмсгэр болж байгаа. Ер нь анхнаасаа л тийм байсан л та. Гэтэ одоо нод болцсон, цалинтай болцсон, бүр одоо боломж нэгдэд гэд ирж байгаа байхгүй. Тэгээ уг нь саяхан гэрэлтсэн байж байгаа юм. За жүжигчин бүсгүйтэй. Гэсэн ч өөр олон эмэгтэйчүүдтэй нэр холбогддог. Энэ кино багасаа ч гэсэн бас нэг амрагтай. Тэрийг нэхнэр нь мэддэг гэж. Тэгээ ер нь энэ хүний ямар амьдрал айгүй сонин тийм ингэж болохгүй шүү гэж анхааруулах гэж байгаа юм. Яг тэгэхээр насны эцэстэн чинь яг тийм зайны яг өөрийнхөө насны хайртайгаа гэрэлж чадаагүй байхгүй.
Энэ үйл явдлаас болоод тэр хоёлоо доор дуртах юм. Нөгөө хүүхдүүд гэр бүлийнхэн тухай мэдээллийг мэдчихэд ямар сони ингэ бодоодс одоо л ойлгож эхэлж байна. Тийм. Технэр нэг сонирн багаз. Их сонио. Тэнгдэлтэй open marriage одоо нээлттэй гэрлэлт гэж ярьдаг л та. Гэтэ Клинт бол тэрийг хэрэгжүүлсэн. Эхнэр нь бол тгийгүй юм шиг лээ. Нөхөртөө унж байсан. Сайн эмэгтэй байсан юм бэл. За тэгсэн бас өөр нэг эмэгтэй жирэмсэн болгосон гэдэг. Бүр учир замбраагаа алдсан гэнэ. Одоо Клинт Иствудыг хитэн хүүхэдтэй вэ гэдэг интернетээ сайх юм бол дор хаяж 8 гэж гарч ирсэн. Харин тийм. Тэг бүгдээрээ өөр ээжтэй. Тий. Нэг хоёр нь нэг ээжтэй баг шүү. Тийм үү. Яг нэг нэр их нөх. Тэгвэр яг таг онсон тоо байхгүй заяа. Тийм ийм замбрааг юм байж болохгүй. За Ron Hyde-ийн энэ үе бол маш их ачаалттай үе байсан гэдэг. Гэхдээ продюсерууд манай хүнийг хангалттай хичээж ажиллахгүй байна гэж шүүмжилдэг. Уг нь өдөрт 12 цаг зураг авалт хийдэг. Бүр маш ачаалттай гэсэн. Тийм биш үү? Тэгээд үүгээр зогсохгүй цувралын хит хитэн трейлер буюу танилцуулгыг найруулж ирсэн баг. Анх удаа найруулгын ажил нь юм байж. Өөрөө бол бүтэн анги найруулах хүсэлтэй байсан боловч продюсерууд түүнийг зөвшөөрөөгүй. Ер нь бол яг энэ үеэс л өөрийнх нь найруулах тэр хүсэл ингэж гарч ирж байсан, цугулдж байсан байна. Цаашдаа энэ хүн маань дэлхийн хамгийн шилдэг найруулагчтай нэг болдог шүү дээ, тийм. За Клинт цувралын эхний ангиас нэг ангиас нь $750 авдаг байсан бол хамгийн сүүлийн улиралд нэг ангиас $119,000 авсан баг. Энэ ягаад ийм их мөнгө авчих вэ гэхээр хамгийн сүүлийн улирал гараад дуусгаж байгааг нь мэдгэцсэн учраас хамгийн шагналын бонус мөнгө өгч байгаа гэсэн санаа байхгүй. За 1966 онд буюу цуврал гарч ирснээс хойш 8 жилийн дараа зохиолч шинэлэг санаа байхаа болоод үзэгчдийн тоо багасаад тэгээд цуцлагдсан юм бэл. Нэг сүүлийн улирал нь явж байхад дундуур нь шууд туцлаа хийсэн юм бэл. Хинч үзэхгүй байна гэд. За энэ цуврал тоглож байх үед буюу 1963 онд одоо энэ цуцлагдахаас 3 жилийн өмнө залуухан найруулагч Сержио Леоне гэдэг хүн зэрлэг өрөндийн амьдралыг үзүүлэх A Fistful of Dollars гэдэг нэртэй киногоо хийхээр жүжигчд хайгаад байж гэнэ. Тэгсэн Ричард Харрисон гэдэг жүжигчин энэ найруулагч дээр очиод энэ Клинт Иствуд гэдэг нэг залуу байгаа. Энийг нэг юу яагаад үзээч. Шалгуулад үзээ. Одоо кобойн дүр тоглоод байгаа юм. Танаа төсөлд яг тохирно гэж бодсон гэнэ. За энэ үед Клинт маань олон жил тоглосон нөгөө дүрээсээ залхах маягтай. Кинон дээр өмсдөг цагаан бүрх малгайгаа харахаар л уурн хүрээд байсан энэ үе юм байна л та. Энэ шин төсөлд сонгогдож чадах юм бол энэ Ron Hyde-ийн ертөнцөөсөө төрж болох салах болох юм гэсэн сэтлэр энэ кино төсөлд орохыг зөвшөөрсөн гэдэг. Анх Клинтэд энэ саналыг тавихад за дахиад нэг зэрлэг өрөндийн тухай кино юу. Би чинь энд 7 хоног бүр тэр дүр чинь тоглож штэ гэд бас жоохон дургу байсан юм байна. За тэгээ Европт Испанд зураг авах юм уу? Тийш ч яаж явах юм гэх мэтчлэн зөвшөөрөг юм бэл. Гэхдээ зохиолоо уншичаад их сонирхолтой санагдаад бодлоо хөрчилсөн гэнэ. За ингээд бас нэг Европ зураг авах нь эхлээд цааргалаадсан бол дараа нь нэр бич Европ явж үзээгүй штэ тэгээд Итали, Испанд зураг авах юм байна гэд зөвшөөрсөн байна. $15,000 цалин авна. Дээрээс нь зураг авалт дуусахад цоошин Mercedes-Benz машин авахар гэрээ байгуулад гол дүр цонгогдож байгаа. Дараа нь Клинт ингэж дурсдаг. Тэр цагаан малайг харахаас дургу хөрч байлаа. Мөн их сайхан сэтгэлтэй хүн байхаас настай эмэгтэй нарыг нохтыг байнга үнсдгээс бүр залхаад байсан гэж дурссан байдаг юм. За харин шин дүрээ гаргахад жоох асуудал гарсан. Дүр нь улаан тамхичин байхгүй. Ингээл навчин тамхи зугаал татаад явчихдаг. Тэгсэн чи Клинт чинь амьдрал дээр тамхи татдаггүй юм. Тэнийг болчих болдгоо мó гэсэн чинь үгүй эн чинь тамхины утаа чинь нэг төрлийн маск байгаамаа. Энэ хүн өөрийгөө ингэж нуух гэсэн бас нэг тийм оролдлого байгаа юм. Тийм учраас энэ дүрээ нууж байгаа одоо ийм үйлдэл учраас хязгаарч хасч болохгүй гэж одоо юу байсан юм бэл зөвлөсөн юм бэл. Тэр бас сонин юу гац те гоё гац те тамхины утаагаар тийм байна. Дүрийнх нь нэг хэсэг болчихж байгаа юм. Гэхдээ нөгөө зураг авахд ч ингээл нэг тулгаж шахаж нэг аваад ерөнхий нэг авч байгаа ямар их татсан болоо гэж бодогдчихжээ. Тийм баац те. Ядж байгаа тамхи татдгүй. Татдаг хүнд ч хэцүү байхгүй. Байнга нэг юм зугаад байна гэдэг чинь. Зөгтгөлтэй одоо тэгтээ гоё л харагддаг үнэхээр те. За энэ кино маань спагетти вестерн кинонуудын эхлэл болсон гэж үздэг. За энийг спагетти гэж нэрлэдэг юм хэрэг Итали найруулагчд хийсэн учраас спагетти гэж нэрлэдэг байгаа юм. Италичууд чинь юу гомь спагетти хийдэг шүү дээ тийм. Тэгээд одоо
спагетти вестерн киноны төрөл гэж хэлдэг байхгүй. За. За кино маань Италид их алдаршсан. Клинт ч Италид их том од болж байгаа. Энэ кино бол Сержио Леоне гэх энэ зэрлэг өрнөдийн тухай хийх гурамсан киноны эхнийх нь байгаа юм. Энэ ангийн дараа for few more dollars. За dollars ийм биш үү? For few dollars more гэдэг анги гарсан. За харин 1966 онд эдгээр бүтээлүүдийн хамгийн алдартай нь болох The Good, The Bad and The Ugly гэдэг нэртэй кино гарч байгаа. Сайн муу хэрцгий гэдэг кино шүү дээ. Клинт манд бүх ангид нь тоглож байгаа. Харин сүүлийн анги дээр чинь бас өөр эхний анги дээр нас гардаг байхаа. Lee Van Cleef гэдэг нэг жүжигчин байгаа юм. За мөн Eli Walsh гэдэг нэртэй жүжигчтэй хамт тоглолдог. Энэ киноны тухай ярьсан. Ямар ахт хоёр өмнө. Тэгээ сонирхож байвал тэр ангийг бас тэр дугаарыг бас үзээрэй гэж. Азуудтай хамт тоглосон юм уу? Азууд гардаг болов уу? Одоо маш нэг юм хятад царайтай. Мөн баха гардаг баха. Гэтэ гардаггүй ч үлээ. Зайл кино марчжээ. За зураг авалтын үеэр олон сонирхолтой зүйл болсон гэх мэтчлэн зөндөө юм ярьсан байгаа тэр дугаар дээр. Тэгээ Eli Walsh нь хөх төгсөн. За Clint Eastwood-ийн нөмрөг бөөсдөх шахсан гэх мэт. Админдрийн төсвөлгээс үзчих юм шүү дээ манайхан. Тий. За эдгээр 3 анги кино маань 1967 он хүртэл буюу бүгд хийгдэж дууслаа. Америк нэгдсэн улсад нээлттэй хийгээгүй. Харин 1967 онд бүгд нэг жил нээлттэй хийж байгаа. Кинонууд үзэгчдэд маш их таалагдаж, ашиг орлого их болж байсан боловч харин шүүмжлэгчдийн хувьд жинхэнэ амны бай болсон. Эхний ангийг авах юмгүй хямдхан аргаар мөнгө олох гэсэн арга гэж хэлсэн бол хоёр дахь ангийг жинхэнэ тамлал байлаа гэж. Өөдхөрийн далаа гэсэн. За 3 дугаар ангийн зэрлэг өрөндийг харуулсан кинонуудаас хамгийн бөөлж цутгамаар нь байлаа гэж шүүмжилж байсан. За харин тэд хоёр зүйлийг л магтж байсан нь тайз засал болон Клинтийн гадаад үзэмж гэнэ. Их кул харагдаж байна. Тэр нь гоё байна гэсэн байна. Гэхдээ жүжиглэлт нь хог гэж байсан. Артаас нь цохоо марцсангүй. Нэг л модон жүжиглэлтэй сайхан залуу гэж бичиж. За гэхдээ л Клинт маань хэдий шүүмжлүүлсэн ч гэсэн энэ киногоороо од болж чадчих. Өмнөх ковбой нараас тис өөр дүр төрх гаргасан. Тэгээ ковбой гэдэг үзлийг дүр төрхийг өөрчилсөн гэж шинийг гаргаж ирсэн гэж тооны магтж ирсэн юм байна. За эдгээр гурамсан киног Dollars Trilogy гэж нэрлэдэг. Энэ кинонууд маань Японы алдарт найруулагч Акира Куросавагийн Yojimbo гэдэг киноноос сэтгүүлж хийсэн кино. Ингээд Dollars-ын амжилтын дараа санаа хулгайлсан гэд найруулагч Куросава чинь хэнийг Сержиог шүүхт өгчдөг. Мэдээж Японы найруулагч ялж байгаа тэрэн дээр. Угаасаа яг тэр киног зэрлэг өрөндийнх болгож хийнгээл хийцэн байхгүй. Яг адилхан байхгүй энэ хоёр нь. За Акира Куросава маань $100,000 торгуул хүлээж аваад Сержио чинь нөхөн төлбөр өгөөд тэгээд киноны орлогын 15%-ийг авах ийм шүүгэн шийдвэр гардаг. Тэр Куросава бол нэлээд бас мөнгө хийсэн дэс харагдаж байна. За Клинтиг энэ киноны дараагийн төслүүд нь ч гэсэн хүлээж байгаа. Одоо яг л маань жоод болцсон жинхэнэ ковбой болчихлоо шүү дээ. Харин одоо бүр өндөр үнээр тоглодог болно. Hang 'em High гэдэг нэртэй кино дараачлан гардаг байхгүй юу? Энэ кинонд $400,000 цалин. Дээрээс нь киноны орлогын 25%-ийг авна гэдэг гэрээ хийж чаддаг. Маш өндөр дүнтэй гэрээ гэсэн үг. За ийм өндөр цалин авах бас нэг шалтгаан. Клинт ч нэг өмнөх гурамсан киноноос авсан бүх цалингаараа бараг Malpasa Production гэдэг өөрийн кино студийг байгуулсан байхгүй. Тэгэд одоо өөрөө яг жинхнээсээ кино хийж эхэлж байгаа юм. Продюсерлэн, найруулна гэх мэтчлэн одоо түнд бүх боломжийг нэгдэж байгаа. Анхны кинонд баг энэ байхгүй. Энэ Malpasa-гийнх нь. Malpasa-гоор оролцсноо гэж гэрээ хийж чадсанараа ийм өндөр дүнтэй гэрээ хийж байгаа. Баг өөртөө л төвчлээ гэсэн үг шүү дээ. За энэ кино компани нээсэн тухайда би кино бүтээх тэр нүсэр үйл явцыг илүү хэлбэр болгохыг хичээж байсан гэж ярьдаг. Надад 20-30 ажилтнтай том офис байгаагүй. Жижигхэн өмгөр өрөөнд бид хідүүлэхнээ хүүтэн шаараа хэрэгтэй л байсан гэж дурсан байдаг юм л. Ингээд аль болох өөрийн кино компаниараа дамжуулаад кино хийх болсон. За бусад төслүүдээс ер нь бол аль болох татгалзаж байгаа. 1971 онд Клинтийн тоглосон 3 кино нээлттэй хийж тэдний дундаас Dirty Harry гэдэг нэртэй кино их амжилт авчирсан. Энэ их сонин кино. Энэ яадаг гэхээр хуулийн хүрээнд биш.
өөрийнхөө үзмжээр асуудалд ханддаг юм цагдаагийн дүр байхгүй. Энэ хүн гэмт хэрэг хийсэн байх уу юу гэдгийг өөрөө шийдчихэд тэгээ тэрийг буудаж алдаг ийм гарын дүр байхгүй. За энэ кинон дээр бүх аюултай үзэгдлийг өөрөө хийсэн гэж байна. Өөрөө тоглож байгаа. Бүр ингээ гүүрэн дээрээс явж байгаа машин л үсэрч байгаа шүү дээ. Маш аюултай юм гэж. Кино шүүмжлэгчдээс эсрэг тэсрэг янз бүрийн үнэлгээ авсан гинэ. Түүний жүжиглэлт эр зоргийг үнэлж байсан бол харин кино зохиолын хувьд хэд хэрцгий байна гэж. Бараг л нэг фашист юм шүү гэж одоо шүүмжилж байгаа. Гол дүрийг нь галзуу сэтгэл зүйн асуудалтай фашист хүн байна гэж дүгнсэн. За энэ кино маань Клинтийн найруулсан анхны кинонуудын нэг. Анхны кинонууд гэж байгаа нь энэ 71 онд 3 кино гарсан гэсэн шүү дээ. Энэ киноны яг өмнө нь Play Misty for Me гэдэг кино гарсан байхгүй юу? Энийг яг бүр жинхэнэ цэвэр өөрөө анх найруулсан. За тэгээ нөдөрийн хари чинь яг тийм галзуу хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ өөрөө найруулсан болохоор шүүмжлэгч нар Клинтийг бас ингэж байгаа. Ийм дүр гаргаад ийм одоо энийг найруулад ийм дүр харуулж идэх чи одоо болж байгаа юм уу гэх мэтчлэн шүүмжилжсэн юм бэл. Гэхдээ энэ фашист галзуу дүрээ дахиж 3 кинонд гаргаж ирдэг. Тэгэхээр энэ нөдөрийн хари болохоор нийт 4 кино гэсэн үг байна тийм. За шүүмжлэгч нар олон юм ярьж байсан боловч харин үзэгчид их дуртай байсан нь эндээс харагдаж байгаа. За дээр дурдсан Play Misty for Me гэдэг кино нь бас маш амжилттай болж байгаа юм. Universal Studios-тэй гол дүрийн гэрийг хийж байхдаа өөрөө найруулах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм байна. За өмнө нь киноны трейлер л найруулж яснаас өөр одоо гавьяагүй шүү дээ тийм. Өөр ажил хийгээгүй. Тэгсэн чинь нөгөө хэд нь ийм одоо туршлахгүй хүн дээр найруул болох юм уу гэсэн чинь би цалингүй ажиллаж гэсэн юм. Тэгээд нөгөө хэд нь мөнгө гаргахгүй юм чи шууд зөвшөөрч байгаа байхгүй. За Клинт маань өмнө нь хамтарч ажиллаж байсан хэд хэдэн найруулагчаас их зүйлийг суралцсан гэдээ тэдэндээ их талархдаг. Сержио Леоне болон Дон Сигл нараас ялангуяа маш их зүйл сурсан гэдэг юм. Дон Сиглтэй Дөри Хари гэх тэр кинон дээр хамтарч ажилласан байхгүй. Хамтарч найруулсан байхгүй. Магад тэр Дон Сигл нь Клинтийн энэ хүслийг мэдчихсэн учраас түүнд багшлах гэж хамтарч ажилласан болов уу гэж бас харагдаж байна. Дон Сиглийн найруулга арга барил Клинтэд маш их таалагддаг байсан гэнэ. Тэг юм тэр аргаар найруулах гэж хичээдэг. Илүү дутуу юмгүй яг л авах хөстө зураг авдаг. Тэгээд илүү зардал гаргахгүй ер нь ажилдаа их энгийн тийм хэлбэр аргаар ажиллахыг зорддог. Тим найруулагч байсан юм бэл. Тэгээд ийм найруулагчтай ажиллах ямар байна шүү дээ тийм мэдээж. Тийм байх шүү нэрээ. Баруун зүнгөө загнаад явуулж ядаргаа байсан. Нэгдүгээр найруулагч, хоёрдугаар найруулагч гэж яриад байдаг нөгөө туслах найруулагч энэ төр гэлтэй тэгэж явахаар ч өстэй яг л нөгөө мундаг найруулагчаас бүх юмыг л авдаг яг адилхан болцсон мэт. Тэгэхээр нэрээстэй их юм сурсан баха. Тийм баг. Яагаад юусоо шагнал яригдахгүй байгаа юм? Юу шагнал вэ? Тэгээ Том Хэнкс дурсдаг юм. Энд чинь ямар кинон дээр тоглолцдог вэ? Нэрийг марчлаа. Том Хэнкстэй ажиллаж байсан. Тэгээд Клинт Иствуд хажууд нь Сэмэйрхэ ирээл. За жүжиглээрээ гэж хэлчихэд яваад өгчдөг. Тийм акшн энэ төр гэл ойрлоод явах юм байхгүй. За одоо болсон гэл бичдэг гинэ. Сайн юм биш бас. За 1971 онд Клинт маань анх удаа сэтгүүлийн нүүрэнд гарч үзэж байгаа. Лайв сэтгүүлийн нүүрэнд гарснаар тэр албан ёсоор Холливуудын од болж байгаа нь тэр юм. Өмнө нь сайн муу хэрцгий дээр олон танигдсан байсан боловч одооных шиг од болж чадаагүй байсан гин. Харин тэрнээс хойш гол дүрүүдэд ч тоглоод өөрөө ч тэр кинонуудаа найруулад алдар хүнд нь маш хүсэж байгаа. Энэ үеийнхэн амьдралыг ярих юм бол багын занга тавиагүй гинэ. Олон бүсгүүчүүдтэй нэр холбогддог хэвээрэл байна. Бүр тоолохын эцэггүй гэж хэлж болно. 1976 онд The Outlaw Josie Wales гэдэг кинонд гол дүр бүтээгээд өөрөө найруулсан. Өөрийнх нь Molposo Production-аас хийж байгаа байхгүй нэг. Энэ киног яагаад онцлоод байна гэхээр киноны эмэгтэй гол дүрд нь Sandra Locke гэдэг бүсгүй тоглолтгийн. Ингээд түүнтэй анх удаа танилцж байгаа. Уг нь энэ киног Philip Kaufman гэдэг нэртэй хүн найруулж ирсэн юм байна. За зураг авалт эхлээд нэлээд бас тодорхой хувийн явцсан байж чадал. Eastwood Kaufman хоёр нөгөө Locke гэдэг бүсгүйд хоёулаа дурлцдаг байхгүй. Ингээд зургийн талбай дээр асуудал үүсч эхэлж байгаа. Eastwood-ийн кино компани бүтээл байсан тул Kaufman тэгсгээд ажилласаа халагдчих. Харин оронд нь Клинт ажиллах болсон түүхтэй юм л. Гэтэ яг тэр бүсгүйгээс болоод халагдсан гэсэн үг биш шүү. Ер нь бол тэгжэл ойлгож байна. Kaufman ярьдаг байсан юм байна. Ер нь
миний хийсэн юмыг хэрэгжүүлэхгүй байна. Ялангуяа Клинт. Чинь дүрээ яг тэр зохиол дээрх шиг нэг зохиолоос хэдүүлсэн кино байхгүй юу? Тэр зохиол дээрх шиг тэрнтэй адилхан болгоотох гэдэг. Өчнөө зөвлөгөө загнаад одоо учирлаад манай хүн тэрийг тоогоогүй юм л л дээ. За баг Клинт өөрөө шалтгаан гаргаж байгаа алцсан ч гэж мэдхэр л Хөрхөн хүн байна уу? За кино маш амжилттай болоод Клинт маань анх удаа найруулагч гэсэн дүрээр олонд харагдах болж байгаа. Түүний цаашид найруулах олон амжилттай кинонуудын эхнийх нь энэ байсан гэдэг. За түүний чадвар улам л сайжирч олон кино найруулсан. Харин эдгээр олон кинон дээр нь дээр дурдсан Сондра Лок гэдэг бүсгүй бараг 6-д тоглосон юм билээ. Яг тухайн үедээ. Кинонд хамт ажиллахын зэрэгцээ тэдний хувийн харилцаа ч гэсэн олон гүнз гэрч байж. За хоёлаа юу энэ тэтгэж танилцуул. Та сайн уу? Кино түүхийн хамгийн сонин түүх биш. За Одмөндрийн гинэ одоо нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Одмөндрийн алтан гишүүд маань ажиллаж байгаа. Тэгэхээр алтан гишүүд гэхээр ямар хүмүүсийг илдэг? Яаж алтан гишүүн болохыг одоо та бүхэндээ маш амархан зааж өгье. За та алтан гишүүн болохын тулд бидний худалдаа хөгжлийн банкны данс байгаа. Таны мэдхүн Одмөндөр таны мэдхүн сууг гэсэн юм данс байгаа. Тэгэхээр энэ данс руу та 100,000 төгрөг жилдээ нэг удаа хийгээд нэвтрүүлгүүдийн маань YouTube-д орохоос өмнө тусгай нууц группт ороод алдаа оноотой юутай хитэн үзэх боломжтой байдгаа. Тэгэхээр жилдээ ерөөсөө нэг л удаа 100,000 төгрөгөөр хандив болгож өгдөг юм аа. Тэгэхээр бид чинь нөгөө олуулаа ажиллаж байгаа. Тог цахилгаан байна, эдэж уух байна гэд ер нь бол юм урсгал зардал маш ихтэй. Тэгэхээр яг тэр хэрэгтэй үед гарч ирсэн тусалдаг дэмждэг ийм хүмүүсээ бид алтан гишүүд гэж бас нэрлээд ингрийн цоолоод баяр наадамда үнгүү өрн дууддаг байгаа. Тэгэхээр би дансын хэлээ. Алтан гишүүн болохын тулд та хэрвээ биднийг дэмжихийг хүсэх юм бол худалдаа хөгжлийн банкны IBAN дугаар нь 94,000 4191 тэг 4 518 гэсэн Одмөндөр таны мэдхүн суваг данс руу 100,000 төгрөг хийгээд гүйлгээний утган дээрээ та Facebook-ийн нэрээ утасны дугаар та бичүүлүү те. Тэгснээр манай одоо менежерүүд тань руу холбогдоод таныг алтан гишүүн гэсэн группт оруулах юм шүү. Тэгээ үргэлж одоо биднийг дэмжиж ажилтдаг алтан гишүүдтэй маш их баярлалдаг шүү. За баярлалаа. 100,000 төгрөг гэдэг нь бандах чинь 1000 нэвтрүүлэг хийнэ. Тийм би тэрийг хэлэх юм шүү дээ. Тэгээ нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр л одоо үнэлж байгаа юм байна тийм. Тэгээд нийт одоо 1000 нэвтрүүлэг маань 100,000 төгрөг болж байгаа юм шүү. Тийм. Тэгээ нөгөө хүний төрсөн өдрөөр за тухайс нэг хайрын баяр маяр эмхтэй эрэгтэй хүмүүсийн баяр болно. Одоо тэр өдрүүдэд би чамайг Одмөндрийн алтан гишүүн болгож байгаа шүү гэдэг нэг юм эрх бэлэглэх бол супер юм байлээ шүү. Маш оюунлаг гоё бэлэг. Ер нь YouTube-д орохыг хүлээхгүйгээр заванда удаан төгжирч байхдаа тэгээ лагерл отоос гарч байхдаа олон нэвтрүүлгийг нэг дор үзэх хамгийн амархгүй. Тийм үү те. Тийм шүү дээ. Одоо хагас амтан санд би дамарна тэгэхээр хагас амтан саны нэвтрүүлгийг хүртэл нөхөд хийчдэг гэсэн үг шүү дээ хүмүүсээ. Тийм. За баярлалаа. Баярлалаа. За Клинт маань Маги гэдэг нөгөө бүсгүйтэйгээ гэр бүл хэвээрээ байгаа юм байна. Уг нь уу? Тийм. За. Гэтэ зөвхөн цаасан дээр ингэнэ. Хамт амьдрахаа болсон ер нь цааснаас өөр харилцаа тэдэнд үлдээг юм байна. Тэгвэл нөгөө талд нь Сондра гэдэг энэ бүсгүйнд бас нөхөртэй байсан гин. Гэтэ тэр нөхөр нь ижил хүстэй сонирхож байгаад түүнийг нуун далдлах гэж Сондратай гэр бүл болсон ийм бас ярвхтай харилцаатай юм. Заваарсан л юм болж байна да одоо ингэ. За гэхдээ Клинт Сондра хоёрын хооронд харилцаа үүсгэхэд нь ч буруудах юм байхгүй болчихж байгаа байхгүй юу? Хоёулаа л ойлгох аюул задаргаа ихтэй хосууд юм аа. Харин тийм. Ер нь. За ингээд нэг гэрт амьдрах болоод ер нь ирээдүгөө төлөвлөж исэн юм байна. За олон бүсгүйчүүдтэй орооцолдог байсан ч гэсэн энэ удаагийн харилцаа нь их өөр байсан. Хайртай бүсгүүдэд зориулаад дуу хүртэл зохиож байж. Гэхдээ Клинт сурсан зангаа тавьсангүй. Хэдэн жилийн дараа ихэд өөр бүсгүйчүүдийг сонирхох болсон гэдэг. Тэр нэг 8-10 жил юм шиг үлээ. Тэр хоёрын хооронд харилцаа. Бас одоо барыг энэ баярлаад байгаа юм аашаа. Аваа штэ гэж. Тэгсэн энэ хоёрын харилцаа дуусаад л асуудал тарьж эхэлсэн. Клинт том од болцсон түүний хувийн амьдрал мэдээж олон нийтийн анхаарлыг татна. Тэд хамт амьдарч байхдаа хэд удаа үр хөндүүлж байсан юм байна. Сондрагийн эрүүл мэндийн шалтгаанаас болж гэж тайлбарлаж байсан боловч сүүлд Клинтийн шахалтаар гэдэг нь ил болсон. Ингээд бүн асуудал үүсэж байгаа. Сондра Лог Клинтийг шүүхт өгөөд хэдэн 10 сая долларыг авч ирсэн. Дараа нь Клинттэй байсан үеийнхээ тухай The Good, The Bad and The Very Ugly гэдэг нэртэй ном гаргаж ирсэн юм билээ. Хүнийг бүр ном бичлэл нь амьдруулсан шүү дээ. Тийм.
За нэг ийм асуудал гарснаас бусдаар Клинтийн зам нь улам л дээшлээд өсч хөгжиж байгаа. Гэтэ найруулагчийн хувьд бүр илүү болж байгаа. Олон кино найруулж байсны дунд 1988 онд найруулсан Bird гэдэг кино нь түүний хүүхэд настай мөрөөдлөө биелүүлсэн явдал болсон. Jasmine Charlie Parker гэдэг нэртэй саксофонч хүний намтраар хийсэн кино нь баг багта жаз хөгжимчин болно гэж мөрөөдөж байсан мөрөөдөлтөө багч болов ойртож утсан үе юм байна. Хэдий жаз хөгжимчин болж чадаагүй ч тэр гоё урлагийнхаа тухай гоё кино хийж чадсан гинэ. Энэ киногоор Алтан бөмбөрцгөөс шилдэг найруулагчийн шагналыг авдаг. За. Клинтийн хувьд жаз хөгжим бол Америкаас дэлхийд бэлгэлсэн цорын ганц урлаг юм гэж хэлдэг. Тэгэхээр жазыг бүр яаж хөндлөж дээш нь өргөдөг вэ гэдг нь харагдаж байна. Энэ үгээрээ тэрээр киноноос илүү хөгжим дуртай гэдгээ илтгэж шиг л болдог. Ер нь түүний зам л жүжигчин гэхээсээ илүү найруулагчийн ажиллаараа илүү амжилттай. Тэрээр 1993 онд анх удаага Оскар нэр дэвшиж чадчих. За. Кино урлагт хөл тавьснаас хойш 42 жилийн дараа шүү дээ. Unforgiven гэдэг кино хийгээд тэр киногоор 3 төрөлд нэр дэвшсэн. Шилдэг найруулагч, шилдэг гол дүр, шилдэг кино гэдэг хамгийн том 3 төрөлд нэр дэвшиж байгаа. Ингээд шилдэг эрэгтэй жүжигчингээс бусад хоёрыг авдаг. Шилдэг кино, шилдэг найруулагч авчиж байгаа юм уу? Тийм. Анх дэвшээд л шууд 2 шагналтай. Гэтэ 42 жилийн дараа гэхээр бас маш их нөр их хөдөлмөр гарсан байгаа зү. За дараа нь 2004 онд энэ ч юу баг 11 жилийн дараа дахиад нэр дэвшиж байгаа. Mystic River гэдэг киноор энэ стопор үнэхээр маш мундаг кино. Шилдэг найруулагч, шилдэг кино төрөлд нэр дэвшээд алдарт бүгжний эзний хаан эргэж ирсэн гэдэг ангид хоёуланг нь алтдаг. Угсаа бүгжний эзний энэ 2004 оны энэ Оскар штэ. Бүгжний эзэн нэр дэвшсэн бүх төрөлтөө ялт байгальдаг байхгүй. Яриач шилдэг гадаад кинонд нэр дэвшижээгүй. Тэгсэн чинь шилдэг гадаад киног авсан киноных найруулагч гарч ирээд хэлдэг байхгүй. Энэ төрөлд бүгжний эзэн байгаагүйд баярлалаа. За гэхдээ шууд дараа жил нь 2005 онд $1 Million Baby гэдэг гайхамшигтай нэг киногоор иргэн ирээд шилдэг найруулагч, шилдэг кино гэдэг шагналуудаа эргүүлээд авдаг. Өөрөө ч бас шилдэг эрэгтэй дүр нэр дэвшээд алдсан юм. За харин Morgan Freeman гэдэг хүн энэ кинонд туслах дүр бүтээгээд шилдэг туслах дүрийн шагналыг авч байгаа. Morgan Freeman чинь нэг л Оскартай. Тэр нь энэ кино байхгүй юу? Киноч бас чанартай гоё кино тий. Маш хүнд шүү дээ. Үзэхээр ер нь Клинтийн найруулсан кинонууд маш чанартай, хүчтэй кинонууд байдаг. Тэгээд их хар бараан неон нуа төрөл гэж хэлдэг байхгүй нэг. Тэгээд үзэхэд их хүнд. Тэгээд камерын зурагч гэдэг юм уу те фрейм дээр хүрийг яаж харуулж байгаа энэ төр нь шал өөр үйдэгч гэдэг юм уу. Ер нь хүн үзэхэд тийм өндөр сэтгэл хөдлөл харуулдаг. Тийм кинонууд хийдэг байхгүй. Айгу хэцүү шүү дээ. Clint Eastwood найруулсан гэхээр тэгээд тэр сүүлд за юу гэлээ Grand Toronto-г л ярил л та. Тэгээд чи өөрөө очиод өгч мөхөөцтэй бүр ятрахт. За Clint-ийн найруулж байгаа арга барил нь жүжигчтэй бэлтгэл хийлгэдэг үг нэ. За та хоёр нийлээд бэлтгэлээ хийж байгаа гэсэн байхгүй. Шууд авчраал за одоо шууд тоглол гэдэг. Шууд ихний тэр жүжиглэлт их гоё болдог гэж үздэг юм байна. За тэгээд нэг удаагийн зургаар л ер нь бүгдийг шийдэх гэж оролддог юм. За кат дахиад эхлэе тэр гэсэн маш дуруу гэж. Яг тэр зардал багтаа кино их сонирхолтой. Өөрийнх нь философи юм шүү дээ. Анх нь Малпасог production нэгж явахдаа ер нь айлуулах зардал багтаа энгийн хийя гэдэг ийм одоо зорилготой байсан гэд. Тэрийг одоо ч гэсэн хадгалт юм. Бүгд энэ кастинг дээр айгу харж ажилтдаг байгаа. Оо тий. Заахгүйгээр тий. Ачи нэг ингээдэгтэй гэхгүйгээр шууд тэр өгөгдсөн дүр нь яг тохирсон байдлаар. Тэгэлгүй яах вэ? Тэгээд тэр Mystic River-ыг жоохон дэлгэрүүлээд ярихад Sean Penn бол тэрэн дээрээс амьдралынхаа хамгийн мундаг жүжиглэлтийг хийдэг байхгүй. Би баг энэ 3 дахь ярьж байна. Яг тэгвэл маш мундаг жүжиглэлт учраас би байн яриад байдаг. За би анх удаа сонсч байна. Тэр наа чи миний охин уу гэдээ орилдог байхгүй юу? Цэцэрлэг төрөлтөнд дотор. Баахан цаг таадгүй нэг бүчицэн. Яг тэр орилтыг би нэг л зургаар авсан гэж бодож байна. Бүр хизээч сэтгэлээс гарахгүй тийм. Үнэхээр мундаг. Найруулагч мундаг байсан, Sean Penn ч гэсэн төгс байсан. Нэг ингэдэг штэ. Одоо дахиад энийг яриа та. Бүх жүжигчид
тухайн жилд мундаг байж байгаа. Нэг л үйлдэл гэдэг юм уу те. Нэг л мундаг жүжиглэлт Оскар авчирдаг гэдэг шүү дээ. Эдгээр секунд ч хамаагүй те. Тэр үнэн амар гоё тоглолт. Тий. Тэгээд Шон Пенних тэр орилт байсан байхгүй. Тэр харц марцсан ээ. Тэгэхээр маш сайн найруулагч, сайн жүжигчнийг төрүүлдэг гэдэг яг үнэн байхгүй тий. Яг үнэн тий. За тэрээр цаашид дахиад хэд удаа нэр дэвшиж байгаа. 2007 онд Letters from Iwo Jima гэдэг кинонд шилдэг найруулагч болоод шилдэг кино төрөлд энэ дээр Стивен Спилбергтэй хамтарч шилдэг кино дээр дэвшиж байгаа. За сүүлд 2015 онд American Sniper гэдэг киногоор шилдэг кино төрөлд нэр дэвшиж чаддаг. Тэгэхээр энэ ч та бараг 7-8 хэдэн удаач нэр дэвшээд. Гэхдээ 4 Оскартай шүү. Хоёр киногоор 2 шагналгацсан байна тийм. За кинонууд нь бол үнэхээр мундаг кинонууд байдгүй. Энэ өмнө хин дээр ярьжсэн. Meryl Streep дээр ярьжсэн. The Bridges of Madison County. За энийг дурдж болж байна. Space Cowboys гэдэг хөөрхөн кино байдаг. За $1 Million Baby, Flags of Our Fathers гэх мэтлэн Changeling гэдэг кино байна. Хиний Angelina Jolie-гийн Invictus гэдэг бүр кинонуудын дурдах юм бол дандаа мундаг кинонууд байна. Тэгэд энэ хүн биш те хичээл хийдгүүгээр алдартай юм байсан. Юу нь улаан 0 байсан. Зугаацдаг л байсан юм шүү дээ. А гэхдээ нэг туртаа юм болж яваад сонирхоод тэг түүгээрээ насан туршдаа ажиллаад тэгээд 40 жилийн дараа л нэг юм үр дүнгээ хүрдэж байгаа байхгүй. Тэгээд 40 жил энэ хүн шилтгэн болж чадсан байгаа. Хизээж бууж өгөөгүй. Энэ нь их гой санагдаад байна. Тийм байна. Ер нь буруутгахмааргүй санагдчихна. Яг тэгвэл тийм олоодаа сургууль солисон. Тэгээ нэг хичээлийг багш нь солигдоод ах ямар хэцүү байдаг лээ. Тэгэхэд тэр олон сургууль, тэр олон багш орчин солигдчихсэн. Тэгэхээр энэ хүн ямар нэг юм урт хугацаанд ингэж хийж суралцах чадвартайгаа мэдэж хэмжээгүй л явж исэн байгаа байхгүй юу? Тийм байгаа ч тийм. Яг үнэ. Тэгээд чадчихлаа шүү дээ. Чадчихлаа шүү дээ. Одоо энэ хүн дэлхийн хот Америкийн кино ертөнцийн хамгийн том тоглогч дээр хэлсэн шүү дээ. Чи бараг засгийн газраас нь дэмждэг ч гэдэг үлээ. Түүнийг бүр ингэж шүтэн биширдэг байхгүй. За ийм мундаг найруулагч байсан байна. За харин тэр хувийн амьдралын талаар нэг юм хэлэхэд 2018 онд Sandra Lowe гэдэг бүсгүй ном бичдэг маань. Тий. Нас барддаг юм байна. За. Тэгээ энэ мэдээ Клинтэд маш хүн дээр туссан гэдэг. Яагаад гэвэл насны хайр нь Sandra Lowe байсан юм. Хизээч мартч чадаагүй үргэлж хайрласаар байсан. Тэр бүсгүй нэж. Тэгээ тэрийг хизээч ил гаргаж чадаагүй ч гэсэн гаргаагүй ч гэсэн найзууд нь тэрийг мэддэг гинэ. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд юм хэрэг хүн байгаа юмаа мэддэггүй. Алдсныхаа дараа л угаардаг. Тэгэхээр энэ би нэг зөвлөхөө гэдэг хан чаашийн. Гэхдээ хажууч хайртай хүн чинь байж ивэл хайрлаарай л гэж хэлээ. Илүү дутуу битгий бодоорой. Одоо ч бас маш 90 хэдэн настай лээ. Одоо 96. Тийм. Нэрээ за яг нөгөө нэг за эн чинь ингээд докторгүй өөр ингээд эмгтээчүүдийг солиод идэм бэ ч гэдэг юм уу. Энэ байдлаар нь жоох ингээд сонсч ирсэн боловч нэрээ одоо эцэгчүүд бас анхаарах хэрэгтэй. Тэр олон орчин солигдох байдал чинь хүнийг одоо нэг сэтгэл зүйн хувьд юм докторгүй нэг юмыг удаа үргэлжлүүлж чадахгүй ийм бас зам төлөв рүү оруулж болно. Тэг яг азтай энэ хүн чинь ингээ өөрийнхөө хийх ёстой үүргийг бүрэнхээр жүжигчний хувьд ч тэр найруулагчийн хувьд ч тэр супер юм чинь тий. Сайхан байлаа одоо уучлаа. Үнэхээр хөөх юм аа. Хэвээ янзах шиг юм ихтэй байжээ. Тий. За баярлалаа цангалаа. Баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү одон дээр сууг үзэх сонсогчдоо кино төх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн одон дээр сууг, NTV телевиз, одон дээр радио 83.3 170 гэсэн хос төлгөөнөөр хүлээн авч үзэж сонслоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Innovation за мөн одон дээр алтан гишүүд ажиллалаа. Инхбат Цэнгэл хоёр баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмон дэр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дэр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дэр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан,
танин мэдхгүй Монголд ялах болтугай.